хаана явлаа агуулгадж чинь тэндээс очиод тушаад үзье гэдэг ингээд гэрэлхийлж бол өөрөө аюух явдаг учраас надад бол сонирхолтой санагдаж байна. Хөрөө радио сонсогчдод бүхэнд тэгээд олонлын мэдээлэл сурвалж нэмэн бицгийн сая. Сайн мэцаана үзэгчдээ сонсогчдоо UB Guide нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаар бол Валентины баярт зориулсан тусгай дугаар авах болно. За тэгээ Валентины баярт зориулаад хайртай хосууд нэг нэгэндээ бас өөрийн гараар урлаж, за өөрийн сэтгэлийг шингээсэн ямар бэлхийг бэлдэж өгч болох вэ гэдэг талаараас гайдалж хүргэх болно. Тэгээд сонсогч үзэгч та бүхэн өнөөдрийн дугаартай хамт байгаарай. Хамгийн ихэнд бол Ceramic Art Studio дээр бид бүхэн очих болно. За хөтлөгч Хуйгаан маань бол яг одоо Ceramic Art Studio дээр очичихсан байгаа. Эндээс би дөнгөж сая эфирээ дуусгасан учраас яг одоо UB Guide нэвтрүүлгээ та бүхэндээ хүрэхээр гарахад бэлэн болсон байна. Одоо залуучууд одоо 100 сайхан боллоо тий, цаг сайхан боллоо. Яагаад ингээд нэг орох газаргүй тий, пи уудаг ч юм уу, паб ч юм уу, ресторан ч юм уу. Тэгээд хүмүүс ингээд залуучууд ингээд хайгаад юу гоё юм байж болохоор ингээд Sky Resort дээр нэг болгоор нэг нээлээ одоо их тэрэлж рүү явдаг ч юм уу, нэг тийм эсвэл аялал эсвэл пабд сон тэгээд нэг пи уудаг ч юм уу. Тийм л цаг чөлөө цаг байгаад байна. Яг одоо ийм байгаа нь үргэлжийн хэвээрээ өвдөн гэсэн үг шүү. Өөрчлөлтийн тухай ярихаас гадна хийж чадах үгүй хэлж байна. Сайн мэцаана өрхөнд сонсогч үзэгчдээ UB Guide нэвтрүүлгийн Хуйгаа Бэлэн 2 өнөөдрийн дугаараа Ceramic Art Studio дээрээс хийж байна. Миний гавтэр маш хөөрхөн бамбрууш байна. Энэхтэй хараахан бүрэн болоогүй. Олон давхар шат дамжлал дамжиж керамик урлагаар хийж байгаа бүтээлүүд мөн гардыг байна. Яг энэхүү цаг мөчид бид энэ урлагаар өөрсдөө хичээллээд өөрийн бүтээлээ дурсахаар ирсэн. Таач бас биднийг үзэж байгаа бол сонсож байгаа бол ирээд өөрийн гэсэн бүтээлээрээ урлал хийх боломж байгаа шүү гэдгийг энэ удаагийн дугаараараа харуулна, сонсоолно. Ceramic art гэдэг бол мэдээж хэрэг хүний мэдрэмжийг маш их шаардсан. Дээрээс нь бас стрессээс ангид байлгах үүднээс энэхүү сонирхолтой одоо арт урлаг маань хөгжсөн байдаг юм байлээ. Тэгээд Ceramic art урлал одоо хэрхэн хөгжсөн талаарх мэдээллийг бас бидэнд өгөх байхаа. UB Guide төрүүлж хөтлөнө. UB Guide төрүүлж хөтлөнө. Зэнгад Ceramic Art Studio-ийн багш одоо Ceramic Art урлалыг олон хүнд зааж сургаж байсан багш залж аргалтай бид хүн уулзаад байна. За сайн байна уу? Сайн байна уу? Таны өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Байгуулсан цагаас хойш хичнээн шавьтай болсон байна. За тоог нь бол мэдхгүй. Манайх яа байгуулагдаад одоо 7 жил болж байгаа. Тэгэхээр ерөөсөө тогтмол суралцагчтай байсан. Тийм та бол одоо алдагдсан байна. Ceramic Art урлалын талаар ер нь бас дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй. Ер нь ямар шиг урлаг байдгийг хүмүүст одоо яг энэ урлалаар жишээлбэл юуг хүрэх гээд байгаа юм те тэр талаараас хэлж өгөө. За керамик урлаг маань бол урлаг маань бол яг хамгийн эртний урлаг гэж тооцогддог. Хүмүүс нөгөө одоо анх жимс нөгөө түүхээс ахуулаад нөгөө илүүдэл хүнс хоол хүнсээ агуулгах суулгыг бол яг ингээд байгалийн шаврыг шууд барьж хэлхээс үүдсэн маа. Дээрэс нь бас архитектурын хамгийн ихний одоо материал болж өгсөн байдаг шавар оромж барихаас ахуулаад. Тэгэхээр ерөөсөө үүслийн хувьд бол хамгийн эртнийхээ тооцогддог. Тэгээд он цаг одоо өнгөрөх тусам маш өндөр хөгжилд хүрсэн. Дээрээс нь урлагийн бүтээлүүд хийгддэг болсон. Дээрээс нь одоо нэг сансрын технологи, өндөр технологийн өндөр түвшинд боловсруулад одоо чанартай өндөр температурыг даах янз бүрийн материалуудыг гаргаж авдаг болсон. Ингээд нөгөө чиглэл рүү салбар руу маш их хөгжиж өгсөн. Керамик урлаг нь эрт дээр үеэс хөгжсөн. Археологийн улдуруу дотор керамикаар хийсэн зүйлс асар том орон зайг эзэлдэг. Керамик урлаг нь одоогоос бараг 2000-ад жилийн өмнө Африкт үүссэн төдийгүй Хятад, Грек, Перс,
Мая, Япон, Солонгос зэрэг улсууд керамик гэтлийн өргөн соёлтой ард түмэн юм. Керамик урлаг нь байгаль, гал, хүний гэсэн гурван энерги нэглээс үүсэж бий болдгоороо маш онцлог. Нойтон шавраас эхлээд гараа жилгааны үр дүнд хатаах, пааландах 1200 градуст 12 цаг шатаах гээд 4-5 шат дамжлагын дараа галд нэн тэсвэртэй бат бөх керамик бүтээгдэхүүн бий болдог. Керамик урлагт гараар болон хүрдэн дээр ажиллах гэсэн хоёр үндсэн техник байдаг. Энэ хоёр аргыг нэг бүтээлд зэрэг ашиглаж болно. Шавраар хийсэн бүх материалуудыг керамик материал гэж нэрлэх бөгөөд керамик гэдэг нь керамос гэсэн грек гаралтай үг юм. Утгачлбал хүрдний урлаг гэж ойлгож болно. Тэр өнөөдрийн дугаарт хамгийн богино хугацаанд хийгдэх урлагийг сонирхож байгаа. Ер нь тэр нэвтрүүлэг эхлээс өмнө чи ярилцж байхад эрдүүтэй дүүгүй гэлтгүй хүмүүс л өөрсдөө гэсэн бүтээлээ хийгээд хин нэгэнд орсоодог гэж. Магадгүй бидний үзэж байгаа сонсож байгаа залуучууд маань хайр цацны хин нэгэндээ төрс өдрийн баяраар нь тэмдэглэлт өдрүүдэд чин сэтгэлийн бэлэглэх бол зүгээр нэг сарнаас цэцэг шоколадтай хийсэлүүтэйгээр өөрийнхөө гараар цаг заваа гаргаж орлсон тэр зүйлийг бүтээвэл илүү сэтгэлийн бодтой бэлэг болох юм болов илүү бүтээлч бэлэг болох юм болов гэж үзсний үндсэн дээр өнөөдөр энэхүү керамик артистуудаас дугаараа бэлтгэн хөргөж байна. Тэгэхээр хамгийн богино хугацаанд хийгдэх бүтээлүүдээс санал болгож өгч ярьж байна. За богино хугацаанд гэвэл ер нь бол нөгөө керамик маань аягүй олон техниктэй байгаа. Яг юм хийхэд бол ямар техникийг сонгоод хийж болно. Яг тухайн юу гэхээс шалтгаалаад техникээ багштайгаа хамтраа сонгодог. Тэгэхээр өөрөө юу юмэрэн тэрийг нь багш нь сонсоод яаж гээ төрлөн. Сая бас түрүү хэлжсэн pottery day гэж байдгаа гэд тэ одоо керамик артистуудыг зориод ирсэн хүмүүс жишээлбэл заавал олон хоногор олон курсад олон хоног суух хэрэгтэй юм уу? Эсвэл одоо тэр pottery day гэдэг нь бол одоо би нэг хоногийн сургалт юм байна гэж ойлгосон. Тэр талаараас хэлж өгөхгүй. За pottery day маань бол яг суралцагч ирээд хийх юмаа төлөвлөд багштайгаа хамтраад багшаасаа заавраа одоо нөгөө зөвлөгөөгөө авчаад яг өөртөө нэг бүтээлээ хийгээд дуусгадаг байгаа. Тэгээд тухайн бүтээл нь бол яг ингээд шавраар хийгдээд тэр өдөртөө үлдээд тэрнээс хойш бол керамик маань өөрөө байгалийн нарийн технологиор боловсруулсан байгалийн шавар байгаа. Тэгээд гүйцэд татсныхан дараа 2 удаагаар шатаалтанд оруулдаг. Эхний шатаалт нь бол 950 градуст шатаагаад бистэ болоо гараад ирснийхэн дараа будаг буюу паалангаа түрхэд 2 дахь шатаалт нь 1250 градус шатаадаг. Хэрвээ хийхдээ одоо энэ шавраар юм хийвэл яах вэ? Юу өндөр температурт шатаана гэсэн шүү дээ. Тэгэхээр халахаараа агаар чинь тэлдэг шүү дээ. Нэгсэндээ тэр хий байна гэдэг чинь агаар байна гэсэн үг. Тэгэхээр буудах хагарах аюултай. Тэр нэг маш олон захиалга авдаг хүмүүс л шийдэг. Тэгээд 14 хоногийн хугацаанд гардаг. Тэгэхээр өндөр температур шатаах хэрэгтэй бол тэр олон дахин баталгаагаар. Тэгэхээр чинь нэг шатаахыг хичнээн төрлийн зүйлсийг шатааж байна. Одоо энэ яа цаана тийш пааланд орсон юм уу? Тэгээд эдгээр ингээл бүгд зоохон ороод өнөөдөр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тоош шиг бодлоо юутай тит гэсэн тав байхгүй. Зуухны багтаамж гэж амжаараа тийм зуухны багтаамж хараасаа яг зуухаа дүүргээд нэг шатаалт хийдэг. Зуухыг харж болох болоо гэдэг. Зуухан тэр харыг очив. Яг энэ тойргийн радиус нь бол нэг хэмтэй. Гадуураа юм төмөр хамгаалалттай. Дотор бол юм шавар ах шүү тий. Цаа шавартай ийм зүйл бол бидний бүтээлж өндөр температурт шатхан дээ. За тэгээд тэрнээс гадна одоо керамик артистуудад зөвхөн одоо керамик одоо энэ шавраар хийх бүтээлээс гадна бас jumping clay гэдэг бас нэг сонирхолтой юм байна тий. Баримлын шавраар юм хийдэг. Энийг бол зөвхөн би хүүхдүүд хийдэг юм байна да гэж. Ер нь бол хүүхдүүд сууж байхаар нь би тэгж бодсон. Гэтэл бол насны ялгаа энд байдгүй гэсэн. Ер нь керамик урлалч дээр jumping clay дээр ч гэсэн насны одоо хязгаар гэж байх уу? Юу бол jumping clay бол 3-аас дээш бүх насны хүмүүс хийж болно. Яг багш нь одоо нөгөө хийж байгаа юмныхын деталь болгоноор заагаад явдаг учраас юу 3-аас дээш насны хүүхдүүдэд байж болдог. Керамик маань бол 5-аас дээш насны хүүхдүүд тэгээд дээшээ бол настай хүмүүс хүртэл манай дээр ирж бүтээлээ хийдэг байгаа. Тэгэхээр ийм л ялгаатай. Бэлгийн хоёулаа өнөөдөр хийх бүтээлээ одоо гэсэн очиж багшаараа заалгаад бүтээлээ хийцгээе. Бэлгүүнээ юу хийж чинь?
Би бас яг төлөвсөн юм алга байна. Гэхдээ ер нь бол хамгийн амархан бараг аяга байх болов гэж бодоод байна л да. Гэтэ бас яаж юу хийхийг бол одоо ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд бас их сэтгэл хөдлөж байна. Яа тэгэхээр зэрэг би керамик арт урлыг бол нэлээд сонирхож байгаа. Одоо бол нэвтрүүлгээр хийж байгаа учраас маш сэтгэл өндөр байгаа даа. Би миний хувьд одоо жишээ нь аяг гэхээсээ илүү нэг тийм ваарч юм хэмээр л. Гэхдээ арай ажиллага ихтэй болов гэж бодож байна. Тийм хурднаар яг нөгөө суухта эхлээд юу ихэд төлөвлөө суугаад тэгээ ер нь бол нөгөө хэрвээ анхнаасаа төвөө алдахгүй яа тэгэл юу ч хийх боломжтой. Тэгвэл хамтдаа одоо ажлын мэстэр гоё хаа. За тэгээд бас багшаараа заалгаад бүгдээр одоо юмаа хийж явах явцдаа бас сонирхолтой зүйлсүүдийг асуугаад багшаасаа мэдээллүүдийг хүргэх болно. Тэгээд сонсогч та бүхэн, үзэгч та бүхэн бидэнтэй бас хамт байгаарай. Тэрийг бас бяцхан өвсөлдүүлээрээ хинийхэн сайн болсон, хинийх нь муу болсон байна. Шудраг маш багш. Мэдээж болохгүй. Үзэгч сонсогчд манаас битээрт үнэлгээ өгөх хаа гэж бодож чинь бидэнтэй хамт байгаарай. UB Guide Төрүүлж хөтлөн. UB Guide төрүүлж хөтлөн. За би шууд тогтлоо. Аяган дээр л аяг л. Баан хэрэглэх Тийм юм ээ. одоо харах талдаа чамаг. Тийм намайг гэж бодог л тийм. Тэгэхээр нөгөө өдөр тутмын хэрэглээ аяг илүү зүг. Сүнээр байдлаар хадгалж болох юм байна. Тийм. Аман сангаад бол цайгаа ингэ дууж болох юм байна тийм. За түүний гой кофений жижиг аяг юм байна. Би юу ихээр болсон бэ гэхээр зэрэг ийм дугтуу ихээр болсон. Ингээ харуулчих. Тэгээд энэ дугтуу нь болохоор ийм шавраар хийгдсэн керамик шавраар хийгдсэн юм дугтуу байгаа. Тэгээд дотроо зайтай захиа ээж болно. Тэгээд яагаад энийг сонгосон бэ гэхээр зэрэг одоо Валентин болж байгаа юм чинь тий. Нөхөртөө зориулаад дотор нь одоо захиа бичиж хийхээр болсон. Тэгээд ер нь заавалчгүй нэг аяг ваар сонгож хийхээс илүү энэ бас их сонирхолтой харагдсан байхгүй түрүү надад. Тэгээд би одоо энэ дугтууг хийхээр болсон баг. Яг эндээ одоо анхаарлаа хандуулаад хийхээр айгүй стрессээс алдаг гэдэг нь бас хэлжсэн. Тийм нөгөө бясалгалчин өөрөө яг нэг төвлөрөөд нэг цэгт төвлөрч таа суужгаад хийдэг штэ. Яг тэрнтэй адилхан одоо яг энэ дээр юу чиний анхаарал төвлөрөөд хийгдэж байгаа учраас ер нь бол тийм стрессээс сална. Тэгээ өөр юм бодохгүй нөгөө тийм. За өөр юу ч бодохгүй. За юм бодгоогаар хийх юм дээ. За одоо ингээд эргэлдэж байгаа юм дээр хүрдэн дээр ингээд шавраа тавьсан байна шүү дээ. Тэгэхээр энэ маань ингээд харахад ингээд хөдөлгөөлтэй байгаад. За тэгээд яг ийм үед бол нөгөө хэлбэр хийх боломжгүй байдаг. Тийм учраас хүрдэн дээр юм хийж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд төвөө олох буюу энийг ямар ч савлгааг болгох хэрэгтэй шавраа. Тэгэхээр шавар төрөх толондоо энэ гараа тийм гараа норгож өгөх хэрэгтэй. За гараа норглоо. За эхлээд би чамд харуулна заа. За ингээд хоёр талаасаа зэрэг шахаад юм конус хэлбэр босгоод өгөн за. За тэгэнгүүтээ дараа нь буцаад буулгахдаа баруун гараа хөдөлгөөнгөө турж өгөөд зүүн гараараа өөрөөсөө ингээд урагшаа чиглэлтэй нь хазаачаад. За. За урагшаа чиглэлээр ингээд хазаалгаад дарна. За. За буугаад ирчээд. Тийм байна. За энэ маань ерөөсөө нөгөө хүрдэн дээр төвөө алах буюу ямар ч савлгаагүй болгох зорилгоор хийгддэг үйлдэл. Дээрээс нь гараа тасгах зорилготой. Ер нь хурдан нэг иймэрхүү байдаг юм уу эсвэл энэс хурдан удаан өндөр гэж болох уу? Болно. Хийж амнаас шалтгаалаад юу болж ийн агшаа. тааруулж өгдөг. Болж байгаа. Конус хэлбэртэй болсон. Дэшиг гараа болно. Одоо явж болох уу? Болно. За За. ямар шүү вэ? Ер нь хийж чадхаар байна уу? Илэн дээр тоглож байгаа юм шиг л шүү дээ. За жараа. Хава таараа. Өөр юу ч битээ одоорой. Одоо л хоёлаа юу керамикийн гар техникээр энэ тогтоог байна. Тэгээ гар техник маань өөрөө айгүй олон техникүүд байгаа. Үүнээс хоёлаа нийлдвэрийн аргыг ашиглана. Дээрэс нь гар техникээр бол нөгөө баримл ярьж болно. Эсвэл аяг тав, варсав, бэлэг дурсгалын зүйл, сүнээр гэх мэт ерөөсөө юу л болж болдог байгаа. За тэгэхээр хоёлаа юу нийлдвэрийн аргаар хийнэ гэдгсэн тийм. Тэгэхээр нөгөө илтгэхдээ яга жигтгэн зузаантай болохын тулд энэ модыг хоёр талд нь тавиад өгөн за. Эхлээд жоох энэ илтүүрээр ингээд жигтгэн даралтаар ингээд илтээд өгсөн. За. За одоо ингээд илтэж байна би.
сонсогчд бас сонсож байгаа. Тэгэхээр яг ямар шүү юм хийж байгаа юм болоо гэдгийг бас төсөөлөл авах хэрэгтэй байх тийм ээ. За ер нь бол хоёулаа гурил илтдэг шиг тий гурилын модоор чигтгээ илтэж өгч байгаа. За тэгээд шавар маань хоёр талд нь нөгөө ижил зузаантай мод тавьсан. Тэгээд ингээ элдүүрээр тултал гэдэг даа маань нэгсэндээ яг чигтгэн Хэмжээг нь аваад байгаа юм тий. тэг хэмжээг нь авах хавь яг одоо нөгөө жигит зузаантай. Одоо энэ зузааныг жигит болгоно гэдэг аахгүй. Интернетс хоёулаа хийх хэмжээгээр дараа нь зүсээ тавьчих шүү дээ. Одоо л энэ юм завчны юм шиг хийтэй элдүүрээр хэлтэй бас нэг дотооныхаа хийг гаргачихсан. Дотортлын хийг гаргасан байгаа. За. Ер нь керамик арт урлагаар эрэгтэй хүмүүс хэрэг үйлчлүүлдэг вэ? Эмэгтэйчүүд нь илүү олон байдаг юм уу? Ялгаагүй. Тэгээд нөгөө хийх юмнаас шалтгаалаад янз бүр. Эрэгтэй хүмүүс бол голчлон жоохон дормол тал руугаа тий. Тэгээд дээрэс нь сайн хүрдэн дээр юм хийх их дуртай. Эмэгтэй хүмүүс бас ялгаагүй хүрдэн дээр хийх дуртай. Тэгээд дээрэс нь аяг маяг гэдэг нөгөө чимэглэлийн юмнууд их хийдэг. Баар энтер гэд. За одоо шавар маань өөрөө зөөлөн учраас чиний гарын хасаар л хөдлөн. За тэгэхээр ерөөсөө энэ бол бусд нь бол маш амархан байна тий. Нуглаад нуглана. Гэхдээ энэ дээр нөгөө хүндээ учраас хоёулаа нэг жоохон ерөөс тэгээд за энийг тавьчих. За манай дээр нөгөө янз бүрийн хэмнүүд байдаг. Тэгээд тэднэрийг бол нөгөө хийх гэж байгаа юмныхаа онцлогт тааруулаад сонгоод авч хэрэглэж болно. Гэхдээ миний хувьд бол нөгөө хүмүүсийг яг өөрийнх нь гараар юм илгээх, өөрсдийнх нь сэтгэлгээгээр юм илгээх бол илүү дуртай. Одоо бол яг багшаас зөвлөгөө хүсэх юм бол миний хувьд бол дууссан баг тий. Одоо л энийг харж аваад ч юм уу өөрийнхөө мэдрэмжээр хийхэд болцсон уу тий. Асуух юм гарвал би асууж болно тийм ээ. Багшууд шал өөр байна тий. Би болохоор нэг тийм дээшээ босгож олж чадахгүй байх шин. Гэтэ энэ гараа сайн орох хэрэгтэй юм шиг байна тий. Миний шавар хэрэгтэй болох. Босгож урчлаа. Одоо түрүүний нөгөө хөдөлгөөнг болгоод төвөө осныхаа дараа яг иймэрхүү гэр хэлбэртэй болгоод оройс ингээ хонхоолгоод өгдөө. За одоо ингээд нөгөө хурууга тавингууд энэ хөдөлгөөнгүүцийг бааз. Энэ маань нэгсэндээ төв цэг гэсэн үг шүү дээ. Яг тэр лугээ ингээд хуруугаараа хатгаад нөхлээд өгөн за. Тэгээд нөгөө хийж аях чин дараа яралтай байх учраас тэрийг чи өөрөө бодоорой заа. Тэргээ нөгөө тэр чигээрээ яваад байгаа юм бол яралын цааш тийм. За одоо ингээд нөгөө яралын зузаан боллоо гэсэн үедээ өөрлөгөө чигээр ингээд татаад өгнө. За ямар гоё юм ингээ өөрөө томорч таа. За чөөр аяны чи ярал хэр хэмжээтэй байх хэвээр тэр хэмжээндээ хүртэл татаж өгнө за. Вау. Одоо яг гоё аяг шиг баар шиг юм Гарч хөдлөхгүй шүү. За. За одоо нөгөө яралс эхлээд хэлбэрээ өгдөг гэсэн. Тэгэхээр яралч нь боллоо гэсэн үедээ ханаа босгож өгнө за. За ханаа босгоод. За ханаа босгохдоо зүүн гарчин дотор талдаа. Баруун гараараа гадна талаасаа шахаад өгнө. Аачмаар. Тэгээд дээш ингээд аачмаар явуулна. Нэгсэндээ дандаа бүтэн өндөрсөж जैन тий. бүтэн тайраг зурж байгаа гэж бодоод ингээд маш удаанаар дээшээ явшаа за. Доороос эхэлж нэглэн ирэмгээрт нэглэхгүй шүү. За. UB Guide төрүүлж хөтлөн. За ингээд UB Guide нэвтрүүлгээр бид өнөөдөр керамик арт дээр ирсэн. Тэгээд ирээд дунгуй цай бит хоёр хуйгаавтай бол өөр өөрийн бүтээлээ уурлаа багшаараа заалгаад хийлээ. Тэгээд бэлэн болсон. Саяас чимэглээ гэдээ дууссан. Миний хувьд бол аяг хийсэн сэнжгөө нэг талдаа зүрхтэй нөгөө талдаа ирвэхээтэй. Тэгээд бас үг болоо тоог силлээ
ийм гоё аягыг бас хийж өгсөн багштай баярлалаа хамтарч хийсэн тийм ээ. За дээр нь юу вэ болсон За энэ нууц шүү. За ингээд багштай баярлалаа. Бидэрт зааж зөвлөөд бас бүхэн бүтээл бэлэн болоход тусалсан багштай их баярлалаа. Миний хувьд бол энэ дугтуг хийсэн түрүүн бас хэлжсэн тийм ээ. Тэгээд арай жоохон том хувилбараар нь хийсэн байгаа. Тэгээд удахгүй ингээд өнгөндөө ороод тэгээд тааландуулаад тэгээд сайхан нуузуухандаа ороод бэлэн болоод бүр гоё болоод гарч ирэх байхаа. Энэ нь бол өөрийнхөө сэтгэлийг шингээгээд бас мэдрэмжээрээ хийхийг хичээлээ. Цаг зав гаргаж бас та бүхэн ирж хайртай дотны хэнийг өөрийнхөө бүтээлийг сэтгэлээ гаргаж хийж өгөөрэй гэж уриалж байна. За багшаа битүүр ямар вэ? Та хоёр мундаг байлаа. Угаасаа багш нь бол арган зарж өгөөд та хоёр өөрсдөө хийсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ чимэглэлүүдээ айгуу гоё нарийн хийлээ. Тэгэхээр та хоёрын бас угаасаа гараараа хийгдсэн сайхан сэтгэлийн бүтээлүүд бол чадсан гэж найдаж байна. Таалан бол халахгүй үстэй тий. Ёо керамикийн шавар маань бол нөгөө нэгэн шаацанг бодвол нөгөө гадагшаага халалт арай бага байдаг. Тийм. Тэгэхээр бариулгүйсэн ч юм бол яа бариулгүйсэн бэ гэхээр нөгөө өвлийн цагт эмхтэн хүмүүсийн гарах даардаг шүү дээ. Манай сүртүртэнд их даардаг. Тэгэхээр ингээ бариад халын маахад бүлээх. Ер нь хэр зузаан юм бэ? Ингээ халт бариа үзчих үү? Болно. Тэжгүй шүү. Бас нэлээд зузаан юм байна. 5 мм-ийн зузаантай агцсан байгаа. За ингээд үзэгч сонсогч та бүхэн бас ирээд керамик арт дээр ирээд энэхүү содон сонин гоё бүтээлүүдийг өөрсдийнхөө мэдрэмжээр бас бүтээгээрээ тэгээ багш нь бол сайхан заагаад хэлээд зөвлөөд өөрсдийнхөө ямар бүтээл хийхтэн зориулаад бас хэлээд өгөх болно. Бүтээрийн шиг одоо ингээд бүтээл бэлэн болоход туслах болно тийм ээ. Маш гоё бүтээл хийхэд тусалдсан, дэмжсэн багштай маш баярлалаа. Уран бүтээл амжилттай. Баярлалаа. Таарч гисэн баярлалаа. Тэгээд хамгийн гол нь та хоёрын бүтээл шүү гэдгийг ахир хэлээ тийм. UB Guide төрүүлж хөтлөн. UB Guide төрүүлж хөтлөн. UB Guide нэвтрүүлэгтэй хамт байгаа сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Юуны өмнөөс ийм гоё газрыг санал болгосон бэлгүүнүүдэд баярлалаа. Зүгээрээ. Тэгэхээр одоо бид хүн басны газар руу очих болно. Тэрийг бол хоёгаа хэлнэ гэсэн. Ямар газар юм бол би бас сайн мэдэхгүй байгаа. Бүтээр бол бэлэглэх захидлын тогтоо болоод аяга хийчихлээ. Одоо харин зөвхөн түүнд гэдэг нэг газар байдаг. Энэ бол 11-р хорооллын яг замын эсрэг талд байрлаж байгаа. Ер нь хүнд бол нэг бэлгийг өгдөггүй гэж ярьдаг тий. Тэгэхээр зэрэг битэрийн хийсэн энэ хөө бүтээл дээр нэмээд өөр юу өгж болох вэ гэдэг санааг битэр гаргасан. Тэгээд дараагийн бэлэг юу аж болох вэ гэдэг яг одоо сонсогч үзэгч та бүхэндээ бас хүргэе гэж бодож байна. За дараагийн газар руу хамтдаа явцгаая. UB Guide төрүүлж хөтлөн. За бүгдэнд баярлалаа. Бүх дурлалт хосуудаа гэгэн хайрын баярын мэд хүргэе. P3 радио 100.9. UB Guide та бүхэнтэйгээ хамт байна. Бид тэр явсараа байгаа да. Зөвхөн төвд төр хүрээд ирчихлээ. За хоёгаа бол дараагийн газрыг би зааж өгнө гэж байсан. Ямар газар юм болоо гэж би бол мэдэхгүй явсаар байгаа л нэрээ ирлээ. Тэгээд энэ бол зөвхөн түүнд байлаа. Бас л яг цор ганц бүтээлийг үйлдвэрлэдэг газар тийм ээ. Тэр өнөөдрийн одоо Валентины дугаараараа хосууд нэгэндээ бүтээлч байдлаар өөрийнхөө гараар зүрх сэтгэлээ урлаж хийх тэр бүтээлийг хайж авч байгаа. Шавраар аяг хийсэн бол шавраар дурсгалын зүйлс хийсэн бол одоо энд зөвхөн түүнд буюу хайртай дотны хин нэгэндээ зориулсан зөвхөн цоор ганцхан хувь заягдсан ном дэвтрийг хийдэг газар дээр хүрэлцэн ирсэн байна. UB Guide төрүүлж хөтлөн. За ингээд үүсгэн байгуулагч инхчэнтэй бид хүн уулзсан байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа өдрийн мэнд. За захиалга хэр их байна? Амар их лээ. Одоо тийм яг нөгөө
14 болох гээд хүмүүс би биэндээ ер нь нэлээд л дахиалж байна. Уг нь бол амралтын өдөр, амардаг өдөр нь гэсэн тэгээд өнөөдрийн хувьд бол ажиллаж шүү дээ, тий. Уг нь бол яг 7 хоногийн нэг л өдөр уг нь бүтэнсэнд амардаг. Тэгээд одоо ялчгүй их захиалгатай болохоор ажиллаж байна бөөнөрөө. Зөвхөн түнд гэдэг одоо энэ дэвтэр ном үйлдвэрлэдэг энэ үйлдвэрээ гэх юм уу да, тий. Одоо хизээнээс анх усган байгуулсан бэ? Энэ талаар бас ярилцсан. Яг 3 жилийн өмнө 15 оны 1 сард яг анх эхэлсэн. Тэгээд яг нэг хүн зориулаад нэг ер нь тавтагдахгүй нэг тийм сэтгэл шингэсэн бэлэг өгөх гээд тэгээ хайцаад авах хийж эхэлсэн. Ер нь байнгын үйлчлүүлэгч гэж байх уу? Одоо жишээлбэл нэг удаа хэлчихээ дараа нь би дахиад тэр найзтай хэлгээж гэдэг юм уу те? Тэгэж ярьсан. Хүмүүс ер нь бол айгүй их байнга үйлчлүүлдэг. Нэг хийлэгчээ дахиад хэлнэ. Зарим хүмүүс чинь хасаа солилцооч гэсэн дахиад хэлгээд байдаг шээ. За тэгээд зөвхөн түнд яг юугаараа онцлог вэ? Юугаараа ялгараад байна вэ? Цар ганц гэдэг тий. Дотроо одоо юу байдаг болоод тийм онцлог байгаа юм. Тэр талаар бас танилцуулахгүй юу? Ер нь л нэг тэр хүнийхээ хүссэн зураг үг ч юм уу одоо дэвтрэндээ оруулмаар байгаа бүх юм оруулж өгдөг байхгүй. Сэтгэлийн үг одоо өөрсдийнх нь зураг мураг ийг оруулж болдог. Биднээс ер нь тогтмол хідэн загвар гаргацсан байгаа. Гэхдээ нэмээд нөгөө нэг тэр хүн одоо өөр юм сонирхдаг, монирхдаг байлаа гэхэд тэрэндэн зориулж чинээр загвар гаргаж өгч хийж өгдөг байхгүй. Хүмүүс тэгээд одоо жишээлбэл асуудал зүрх мөрхтэй юм их захиална. Зарим хүмүүс би биндээ зөвхөн юу муутай Harry Potter мотортой ч юм уу тэгэл янз бүрийн л загвараа захиалдаг. Ер нь сонирхолт нь нийцүүлээд өөрсдөө одоо тэр загвараа гаргаж өгдөг гэсэн үг үү тийм. Дэвтэр бол угаасаа 50 удастай дунджаар. Дунджаар гэж ер нь нормалаараа 50 удастай. 50 удасныхаа эхний хэдэн удас 3 удаснд нь зүг зураг мөргө харуулж байна. Үүн бол 35,000 байдаг. Тийм. Тэгээд манай энэ хатуу хавцтай дэвтэр намнаас гаднаас юм арьсан хавцтай, эсгийн хавцтай гэж хийдэг. Тэд нар нь болохоор арай өөр юм байгаа. UB Guide төрүүлж хөтлөн. За одоо хоёлаа дэвтрээ сонгох гэж байгаа. Чи яг ямар төрлийнхэн сонгох гэж байна? За Валентиныг тохиолдуулаад бас нэлээд гоё юм шүү тий. Ийм өнгөтэй цаастай байл яг ийм арьсан гадаргуутай хийж өгд юм уу? Тийм ер нь аль бас хийж өгч болно. За. Энэ хөтөд тэгвэл тийм мөнгөний сонгоё дөө. Гэтэ жоохон бараан л тий гайгүй юу? Гэхдээ яг ингэ бичгээ баярлаа. Тийм байна. За ингээ хоёга барыг сонгочихвоо тий гэх юм тий. За би болохоор түрүүний тэр нэг юм зүрхэн хэлбэр гаргацсан байсан тэр нэг дугуй навж байгаа тий тэр нүүртэйг нь сонгоч айгу хөөрхөн санагдчихсан. Хүн юулээ зөвхөн чамдаа зориулъя байлуу тийм нэртэйсэн доороо тэр зүгээр санагдчихэ. За яг одоо дэвтэрэн дээр орох загтлаа бүтээр бичиж байна. За тэгээд дэвтэр маань хэр хугацааны дараа бэлэн болох вэ? Ер нь дахиалснаас хойш 3-4 хоног бэлэн болно. Тэгэхээр яг Валентинаар бэлэн болно гэсэн үг байна тий. Юу саяас радио сонсогч маань тэр цаалан тэр гэж хэлж магадгүй. Та бүхэн зөвхөн түүнд пэйж хуудас руу ороод зургнуудын оронгот бүх зургийг сонгоход бол загварын сонголтууд байгаа. Дэвтэр болоод номын. Тэгээд гадна талын загвараа өргөцөө сонгоцсон байхад орох текст өөрөө бэлдээд за оруулах зургаа бэлдээд өгөхөд бол 3-4 хоногийн дотор таны захиалгын дагуу дэвтрийг бол хийнэ. Хуудас бүрийг нь одоо энд ажиллаж байгаа ажилчид маань сэтгэл гаргаж хийдэг гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр зөвхөн шууд лангуун дээр зарж байгаа тэмдэглэлийн дэвтэр юм уу хин нэгний гаргасан номыг биш таны хайрталцсан хин нэгэнд өгч байгаа тэр бүх зүйлийг бол орлож хийж байгаамаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бүх дурлалт хосуудаа гэгэн хайрын баярын мэд хүргэе. P3 радио 100.9. UB Guide нэвтрүүлэгтэй хамтаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Зөвхөн түүндээс битээр номоо авчихсан явж байна.
Сонсогчдоо үзэгчдээ Валентины баяр зориулсан тусгай дугаар маань та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсан бүх дурлал тосуудаа аз жаргал хайраар дүүрэн амьдралыг хүсье. Өнөөдрийн дугаарт бол мэдээж хэрэг хосууддаа өөрийн гараар цорын ганц бүтээлийг бэлэглэх одоо ямар аргууд байдаг вэ гэдгийг бид хоёр бас гайдалж хүргэсэн. Та бүхэн ч бас хосууддаа хайртуудаа өөрийн гараар хийсэн зүйлсээ дурсаарай. UB Guide Төрүүлж хөтлөн. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. баяртай.